Олон сая жилийн түүхтэй Marvel-ийн ертөнцид хамгийн анхны хүн алсын байсан бол гэж бодож байсан уу? Уг нь бол бид бүгдээрээ нөхөрсөг хөрш хүн алсын түүхийг мэднэ. Peter Parker радиоактив даалзанд хазуулж, агуу их хүч чадлыг олж авахтаа цуг, агуу их үүрэг хариуцлагыг хүлээх болсон. With great power comes great responsibility. Энэ түүхийг 1962 оноос хойш комик зохиол, өөрөөр хөвлбөрийн кинонууд, анимашн цувралууд, видео тоглоомуудад одоо хүртэл харуулсаар байна. Үүний араас бид Miles Morales-тай танилцж, цаашлаад Spider-Verse гэх концепт гарч ирэн тоо томшгүй хүн алсын хөлбөрийг мэддэг болсон. Гэвч Peter Parker-аас ч өмнө, бүр хөв тавилангийн тор бий болохоос ч өмнө олон зуун жилийн өмнө өөр нэгэн Spider-Man байсан юм. Тэр бол Kwaku Anansi. Яг л Loki шиг хурам эхлэгч бурхан, storyteller, бас хамгийн анхны хүн алс. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ Kwaku Anansi буюу анхны хүн алсын түүх, түүний талаарх сонирхолтой баримтуудыг ярьцгаая. Гиснээс сарын өмнө Look TV-гээс зохион байгуулсан Look Movie Night арга хэмжээ 9 сарын 13-нд 2 дахь удаа амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн ивентэд DJ set, stand-up comedy, blindfold dating show хүртэл болж, мэдээж киноны квиз амжилттай болж өнгөрсөн юм. Харин хамгийн сүүлд нь энэ онд Солонгост ашиг орлогоор хоёрт орсон Ядангтай Snitch киног цэвэр агарт 5 дахь орчинд бөөндөө beanbag дээр суун үзэж дуусгалаа. Энэхүү ивентийг Look TV багийнхан цаашдаа 11-12 саруудад дахин хийх учраас та бүхэн хэрвээ оролцохыг хүсвэл Look TV-гийн сошиал хуудасууд, Look TV Community Facebook group-тэй ойрхон байгаарай. Kwaku Anansi бол баруун Африкийн ардын үлгэр домгоос гаралтай дүр. Тэр дундаа Акан ард түмэн буюу Гана улсын иргэдээс гаралтай гэж үздэг. Акан айланд Ананси гэдэг нь шууд утгаараа Аалз хэмээн орчуулагддаг. Тиймээс Ананси тэрхүү үлгэр домогт Аалзны төрхтэй хурам эхлэгч залтай бурхан гэж гардаг. Тэрээр хүч чадлаар бус мэрэгэн ухаан, овжин залим ихэр дайснаа дардаг ба энэ түүх трансатлантын боолын худалдаагаар Америкт очиж илүү өргөн дэлгэр тархсан. Цаашлаад баруун нэтхэг Карибын тэнгисийн орнуудад хүртэл энэ үлгэр домог дэлгэрсэн юм. Энэхүү дүрээс санаа авч Marvel Comics хамгийн анх 1988 онд Thor комикийн 398 дугаар бүлэг дээр cameo болгон гаргасан байдаг. Гэвч тухайн үед Kwaku Anansi болон анхны хүн алс гэдгээр нь батлаагүй бөгөөд 2002 онд Amazing Spider-Man 48 дугаар бүлэг дээр анх удаа албан ёсоор баталсан юм. Бид нэг зүйлийг эхлээд маш сайн ойлгох хэрэгтэй. 90-ад он бол Marvel Comics-ийн хувьд дампууралтай нүр тулсан хамгийн хүндхэн цаг үе байсан. Харин Amazing Spider-Man гэдэг цуврал 1999 онд хэвлэгдэж эхэлсэн бөгөөд 21-р зуун эхлэлтэй зэрэгцэн энэ дүр уналтанд орж эхэлсэн. Тиймээс комик зохиолч J. Michael Straczynski-г оруулж ирэн тухайн комикийг аварсан түүхтэй. Энэхүү комикт олон зууны тэртээ одоогийн Гана улсад Kwaku Anansi гэгч байсан талаар өгүүлдэг. Тэрээр гаднаасаа ингээл нэг хөгшин шиг харагдахч тор гарган Африк даяар дүүлэх нь яг л Аалз шиг харагддаг байсан гэдэг. Тэр бүх үзэж харах зэгт очсон ч илүү ихийг үзэж, илүү ихийг сурч мэдхийг хүссэн. Тиймээс тэр Тэнгэрийн бурхан Яма дээр өөрийн биеэр очиж үзэхээр дээш тэнгэр рүү тороо гарган авирч эхэлсэн. Тэнгэрийн бурхан Яма энэ ертөнцийн өнгөрсөн одоо ирээдүйн бүх түүхийг хамгаалагч бурхан бөгөөд Ананси амьдын ертөнцөөр харагдах дээзэг хүртэл авирч түүнтэй уулзаж чадсан юм. Ананси түүнээс түүх болон мэрэгэн ухааныг сониучлан асуухад тэр бүх зүйл төлөөсдөг Яма хэлдэг. Түүн төлөх юу ч байгаагүй бөгөөд Яма түүнийг өөрт нь үрд мөх зүтгэж өнгөрсөн одоо ирээдүйн бүх түүхийг нь тороороо нэгтгэн барихыг санал болгосон. Ингэж Ананси Ямагийн бүх мэрэгэн ухаан түүхийг авч хариуд нь тэр бүхнийг өөрийн тороор нэгтгэн барих бурхан болж амьдын ертөнцөөс ангиж ирсэн түүхтэй. Өөрөөр бол амьдрал ба хөв тавиланг холбосон агуу их тор гэсэн үг. Үүнийг Across the Spider-Verse дээр дурдаад өнгөрдгийг мэдэх бах. All of our lives woven together in a beautiful web of life and destiny. The Spider-Verse. Бүх зэрэглэлийн ертөнцийг холбосон энэхүү торыг Ананси бүхэлд нь хиндэг бөгөөд ингэснээр хүссэн үедээ хүссэн ертөнц рүүгээ аялаж чаддаг. Хамгийн сонирхолтой нь Peter Parker болон бусад бүх хүн алзуудын хүч чадал Анансигээс гаралтай буюу Аалзны тотемууд түүнээс үүсэлтэй гэж энэхүү зохиолд гарсан юм. Мөн Peter Parker болон бусад хүн алзын хошин шогийн мэдрэмж, гоц ухаант байдал нь хурам эхлэгч бурхан Анансигээс гаралтай гэж үздэг. Харин 2007 онд хэвлэгдсэн Spider-Man Fairy Tales богино хэмжээний зурвал дээр Анансиг харагдах байдлаар нь арай өөрөөр дүрсэлсэн ба ерөнхий орижин түүхний ижилчгэлээ баг өөрчлөлтүүдийг оруулсан байдаг. Энэ удаад Ананси Тэнгэрийн бурхан Ямай болон Элдер годуудын нэг Гая нарын хүүхэд гэдгийг баталсан. Харин эцэг Ямай түүнд өөрийн бүх мэрэгэн ухаан түүхийг өгөхдөө хэд хэдэн хүн даалгаврыг оноосон бөгөөд Ананси тэдгээрийг мөн л арга зал ашиглан биелүүлж Аалзан бурхан болдог. Мөн Ананси Африкийн бурхан учраас Wakanda-тай салшгүй холбоотой. Нэгэн удаа хүн алж чадвараа алдаж Stark Reed гээд бүхэл ухаантай хүмүүстээр очиж тусламж хүсдэг. Гэвч түүнд тусалж чадах хинч байгаагүй бөгөөд арга баран технологийн дөр өгсөн Wakandад зочилдог. Харин Wakandачууд түүнийг Анансигийн төлөөлөл хэмээн гайхан харж шүтэн биширч байгаагаар дүрслэгддэг. 2022 оноос хойш гарч байгаа Miles Morales Spider-Man комик дээр Miles Wakandад очиж Wakandaгийн бурхтын нэг Bastтай уулздаг. Bastны хувьд эмэгтэй хараа ирсэн бурхан бөгөөд Black Panther зүрхэн хэлбэртэй ургамлыг хэрэглэж тэрхүү бурхантай холбоо тогтоон хүч чадлаа авдаг.
Харин Miles Bastтай уулзах үеэр Anansi гарч ирдэг бөгөөд Bastыг эмэгтэй дүүгэн хэмээн дууддаг. Тэдний хувьд яг ах トゥ биш ч гэлээ Anansi Gaiaгийн хүү, харин Bast Gaiaгийн ач охин гэж тэмдэглэсэн байдаг. Гэсэн хэдий ч Anansi өөрийн талын бурхтыг бүгдийг нь ах トゥ хэмээн хардаг учраас түүнийг дүүгээ гэж дуудсан юм. Anansi Marvel-ийн комикууд дээр маш цөөн гарсан ч Spider-Man-ийн хувьд маш чухал дүр. Учир нь Anansi байхгүй бол Spider-Verse гэж байхгүй. Тэр бол бүх Spider-Man-ийн хүчний их усүр. Гэхдээ үүнд бас эргэлзээтэй хэд хэдэн зүйл бий. Энэ олон жилийн хугацаанд комик зохиолчид Marvel-ийн лорыг хэд хэдэн удаа шинжилж өөрчилж үтсэн байдаг. Уг нь бол Web of Life and Destiny буюу амьдрал ба хөв тавилангийн торыг нийт бүтээсэн гэдэг. Тэр бол Elder Gods болох хоштуур Gaia нарын охин бөгөөд эмэгтэй Аазан бурхан. Түүнийг ч Шаатра мөн эмэгтэй хэдгэн бурхан бөгөөд хоштуур Gaia 2 Шаатра зэрэгэлдээ ертөнцийг холбох газрын зураг бүтээхийг даалгавруулсан. Шаатра өөрийн агуу торыг бүтээсэн ч нийт түүнийг нь шүүмжилж өөрийн хөлбрийг бүтээсэн. Харин ээжүүд нь нийтийн хөлбөр таалагдсан учраас түүний бүтээсэн тор зэрэгэлдээ ертөнцийг холбосон агуу их тор болсон түүхтэй. Гэвч Anansi ч бас энэхүү торыг бүтээсэн удирддаг гэж бичсэн нь жоохон алдаатай юм шиг эргэлзээ төрүүлдэг талтай. Эсвэл нийт хамгийн анхны торыг бүтээж Anansi түүнийг нь үргэлжлүүлэн цаашаа удирдан авч явсан ч болно. Ямар ч тач Anansi-гийн түүх энэ бөгөөд цаашид комик дээр илүү дэлгэрэнгүй гарах үзье. Miles Morales Spider-Man зураг дээр Anansi цөөнгүй гардаг бөгөөд Miles-ыг өөрийн чемпионоор өргөмжилж яг одоо бурхтын дундах танд оролцож байгаа лээ. Магадгүй 27 онд гарахаар төлөвлөсөн Beyond the Spider-Verse дээр Anansi-г дэлгэснээ амжуулахыг ч үгүйсэхгүй. Anansi анхны хүн алдчих гэлээ түүнийг бурхан гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр бол тэр мөнх наст. Түүний тулааны хэв маяг чадварууд нь Spider-Man шиг ч гэлээ зэрэглээ ертөнцүүдийн бүх хүн алзаас хамгийн хүчтэй. Spider-Verse Unlimited зураг дээр Peter, Miles, Gwen, Silk, Julia Carpenter-ийн Madam Web нарыг Anansi сорж буй үйл явдал гардаг. Энэ үеэр Anansi тэдний бүгдийг нь ядах зүйлийг ялдаг бөгөөд хүссэн үедээ тэдний чадварыг авч бас эргүүлэн өгөх чадвартайг харуулдаг. Тэрээр амьдрал ба хөв тавилан холбосон агуу их торыг удирддаг учраас хүссэн үедээ хүссэн ертөнц рүүгээ аялаж телепорт хийж чаддаг. Мэдээж бурхан учраас илүү шидийн хүч, шидийн чадварууд ч бий. Нэмээд хурам эхлэгч залжин бурхан учраас түүний хамгийн гол чадвар бол shape shifting. Хэнийг ч дүр туурч, хэнийг ч хурам эхэлж чадна гэсэн үг. Тэрээр бүх ертөнцийн хүн алзын түүхийг харж бас бүтээдэг бөгөөд хүн алзууд бол түүний хувьд хайр түүхтүүдээс нь үзгүй. Гэхдээ Anansi бурхны хувьар Marvel Comics дээр гардаг бурхад шиг амьдын ертөнцтэй нэг их холбогдоод байдаггүй бөгөөд бусад бурхадтай хамтарсан баг гэж үгүй. Ер нь бол ганцаараа л Great Web of Life and Destiny-г хараад хянаад байж байдаг гэхэд буруудахгүй. Зөвхөн шаардлагатай үед л гарч ирэн асуудалд оролцдог. Тэр нь ч одоо Miles Morales Spider-Man зураг дээр гарч байгаа байлээ. За тэгээд энэхүү сонирхолтой дүрийг би цаашд илүү олон удаа арай дэлгэрүүлж харах байх гэж найдаж байна. Тэр дундаа дэлгэцийн бүтээлээр үзэгчд маань бас Legion-ийн бичлэгийг маш их асуусан байсан. Ямар ч байсан хийн. Би бас өөрөө Marvel-ийн лор бурхтуудын түүхийг ойрд нэлээд сонирхож судалж байгаа учраас Marvel-ийн бурхтын талаар ерөнхий бичлэг удахгүй хийж магадгүй. Хэрвээ үзмээр байвал доор сэтгэлээ үлдээгээрэй. За тэгээд таалагдсан бол лайк дараад манай сувгийг subscribe хийхээ бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.